Зохиолыг бичсэн Саруултын дуу оруулсан Ами Толны байшин 2 дугаар хэсэг. Өглөөний 7 цаг. Улаанбаатараас 5 хүний бүрэлдэхүүндээ баг Хангай аймгийн чиглэлд хөдөллөө. Өвөл хаврын заг шиг сэрүүхэн өглөө. Хотын утаа аажуухан сэрж тэнгэрийн хаяа цайвар сааралтад эхэлж байв. Арын суудал суусан бата зузаан дэвтэр дэлгэн тэмдэглэлээ нэгтлэн. Жолооны ард суусан төмрөө хөгжим асааж инээд алдан. За нөхдөө 10 цагийн уртхан зам байна. Яг л адал явдал кино эхлэх гэж байгаа юм шиг санагдахгүй байна уу? Ариуна толгоос ихсрэн хариулв. Кино ишээ төмрөө. Судалгаа. Бид хүний яс булшны судалгаа хийх гэж юм. Харин чи кино төсөөлөд л явах юм. Жавхлан камерынхаа линзийг арчиж хотоос холдон бүдгэршүү гэр орооллыг айдсаар кино гэвэл кино болно. Бүхэл кино амьдралаас сэдвэлсэн байдаг. Бидний амьдрал ч гэсэн тэр чигтээ кино. Камер нь бидний нүд, хаард нь бидний тарих. Гэхдээ хүн болгонд өөрийн киногоо үзэж болдоггүй харамсалтай. Гэрэлмаа ярианд оролцсон. Тэгвэл одоогийн энэ хэсэг эхнээс нь бичиж яваад ирээдүйд хүмүүст үзүүлвэл ямар вэ? Хүн болго үзэхгүй маа гэхэд дараа нь өөрсдөө үзэл дурсгалтай юм шүү гэж уриалгахан хэлв. Бүгд л энэ санааг дэмжин ямартай ч аяллаа эхлэл болгож хамтдаа зураг татвал. Зам мурт хотын дуун чимээнээс холдон тал хөндөй рүү күнс хэрэг тусан багийн яриа намжиж хүн бүр бодол давтлаа. Тэгтэл бата хуучин хүрэн хавцастай дэвтэр гаргаж намуухан дуугаар уншиж эхлэв. Энэ бол архивд хадгалагдсан 30 жилийн өмнөх экспедицийн тэмдэглэл байлаа. 1995 хоёр судлаач нутгийн захиргааны зөвшөөрлөөр Толны байшинд төр байрлажээ. Хаш уйна хэмээх хоёрын нэр дурдгдсан байна. Хаш нь тухайн нутгийн уугуул, оюуна нь антропологч байсан бололтой. Гэтэл 3 хоногийн дараа тэдний нэгэн сураггүй алга болж нөгөө нь ямарч тайлбаргүй үлджээ. Албан ёсны тайланд мэдээлэл дутуу гэж бичсэн байна. Жавхлан дурамчхан инээмсэглэв. Сураггүй болдогч гэжтэй. Хөдөөгийн нэг залуу таалагдаад тент хамт амьдраад л үлдсэн биз. Ариуна сониучрхан тэмдэглэлийг авч үзээд энд нэг сониу өгүүлбэр байна. Толтой холбоотой зүйлсийг бичгийг цээрл гэж бичжээ. Энэ яг юу гэсэн үг юм бол? Гэрэлмаа хэсэг бодож намуухан дуугаар айдас тохиолдлоор би болдоггүй. Ямар нэгэн учиртай магадгүй толтой холбоотой зүйл байсан баг. Төмрөө жолоогоо чиглүүлэн барьсаар инээж өрхөв. Нутгийнх нь томог зөхөөсөн хэрэг. Шинжлэх ухааны баримт үлдээгүй байхад итгэх шаардлагагүй дээ. Бата бичвэрийг хаагаад нүүрнээс тэмдэглэлийг бичсэн хаш гэх хэсгийг уншснаа. Аманда аяархан хаш гэж шивнээд нэг илзүүл тодорхой. Тэр хоёрын нэг нь өнөөдрийг хүртэл олдоогүй. Энэ удаа бид үнэхээр юу босныг тогтоох ёстой. Замын уур амьсгал нам гүн болов. Зөвхөн машины моторын дуу хээрийн салхил дагалт. Гэтэл гэнэт автомашины радиогоос шивнэх мэт сөнгө дуу сонсогдов. Хэн нэгэн цаанаас гэж хэлэх шиг бүгд зочин харц солилцов. Төмөрөө яаран радиог унтрааж игдүүцэн дохоо муу байна. Энэ радиогоор дандаа иймэрхүү шүүгэн шүү дээ. Харин Ариуна цонхоор ширтэн өөрийн мэдлгүй шивнэв.
Буцаарай гэж хэлэх шиг сонсогдсон. Нар хидийн хөөрч уулсын цаагуур шаргал туяа зазран замын хоёр талаар хээрийн шууд нисэлдэн. Замын тоос дарагдаж тэд эцэст нэг жижигхэн сумын зах руу орж ирэв. Сумын төвд амьдрал намуухан, өвс дэжэл айтсан машин, дэлгүүрийн гадаа хөөрөлдөн суух хэдэн хөгшөд. Хашаан дээгүүр гарч хүүхдүүдийн инээд гээд хотын чимээнээс тэс өөр уужим чимээ хөглөлаа. Гэвч машин сумын захын замаар аажуухан орж ирэхэд хүмүүсийн харц тэднийг даган ширүүсэж хинч нэмсгэлсэнгүй. Төмрө харин шивнэх шахам дуугаар биднийг мэддэж байгаа ч юм шиг харах юм. Ариуна цонхоор цааш иртээд магадгүй гаднаас хөө ирэхэд тасаагүй дээ л биз. Гэхдээ нэг л хачин санагдаж байна. Гэв. Машин төвийн жижиг талбай хажууд зогслоо. Талбайн захад хуучны улаан дээвэртэй модон байшин харагдав. Үүдний өмнө налайсан өвгөн таяг тулан зогсоод яг л тэднийг хүлээж байсан мэт харц тогтоолоо. Бата түргэлж бууж дөхөн очоод асуув. Өвөө, сайн байна уу? Сумын захиргаа хаана идэг вэ? Химэн айдуу зөөлнөр асуув. Өвгөн харцаа удаан тогтоосоор намуухан холоогоор асуулаа. Та нар яах гэж сумын захиргаа хайв? Ямар хэрэгтэй хүмүүс вэ? Ариуна баг зэрэг төгссөн ч шулуухан хэлв. Бид Улаанбаатараас ирсэн судалгааны багийнхан. Танай энэ нутагт байдаг хуучны чулуун байгууламжтай холбоотой 30 жилийн өмнөх хэрэг дээр дахин ажиллах гэж явна. Өвгөний нүд гүн аниргүй цэнхэрдэж нүүрнийх нь үрчлээс улам тодроод ирэв. Тэр тайгаан газарт тулж хэсэг дуугүй зогсоод тэр хэрэг хүн хурж болох зүйл биш дээ. Байшин байгууламж хэвээрэл байгаа. Хүчин чивээрээ байгаа. Та нарын уншсан цаасан дээрх мөрөд жинхэнэ учрыг хэлэхгүй. Багийнхан биеийн рүүгээ харж солилцов. Жавхлан камерын хандавчийг дарж нууцхан бичлэгээ эхлүүллээ. Зохиолыг бичсэн Сар Ултын